За одоо үзэх зүйл маань ерөнхий журналын мэдээллийг хэрхэн ирэмблэх вэ? За тэгэхээр хүмүүс тайлангаа гаргахдаа онцлог дарааллыг нь алдагдуулаад наан цаана оруулаад баримтуудаа шивчдэг. За үүнээсээ болоод ерөнхий журналын мэдээлэл эмх цэцгүй харагддаг. За тэгэхээр програмынхаа тусламжтайгаар онцлог дараалалд нь оруулах боломжтой байдаг. За ингийн тулд ерөнхий журнал дээр ямар нэгэн алдаа байх хэвээр. За энэ дээр бие баган дээр алдаа байхгүй гэсэн байна. За тэгэхээр ирэмблэх үйлдэлийг бол хийж болно гэсэн байна. За тухайн тэнгэр компани журналын мэдээлэл харагдчихээн. За 1 сар, 3 сар, 2 сар гэх мэтчлэн онцлог дарааллууд нь бол алдагдсан байна. За тэгэхээр үүнийг бид нэр ирэмблэе. За тэгэхээр ирэмблэхийн тулд тайлан харах журнал, за ерөнхий журналын мэдээллийг ирэмблэх дараалал бол харагдчихна. За тэгэхээр эхлээд ирэмблэхэд бэлдэнэ. Бэлдснийхээ дараа өдрөөр эсвэл сараар ирэмблэж болдог. За тэгэхээр эхлээд ирэмблэхэд бэлдээ. За ирэмблэхэд бэлтгэгдсэн учраас одоо ирэмблэхэд бэлэн болсон. Тайлан харах журнал, за өдрөөр ирэмблэх. За өдрөөр ирэмблэх гээд дарангуут онцлог мэдээлэл тест дараалтаа ороод эмгэгцтэй ирэмблэгдээд бол гараад ирнэ. За тэгэхээр одоо тэнгэр компани ерөнхий журнал бол энд харагдаж байна. За 1 сар, 2 сар, 3 сар гэх мэтчлэн онцлог дараалалд бол орсон байна. За ингэж ирэмблэсний давуу тал нь бол дундаа гарсан байсан хоосон зайнууд нь одоо устдаад шахагдаж за эмгэгцтэй харагддаг байх нэ.